Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. За шууд цуврал руугаа орцгоё. Гэрлийн сэлэмд ор хаяж 10 сарын турш миний мэдээлэлд байна. Анх би Евридист луугийн зүрхийг биедээ суулгах талаар асуухад миний үзүүлэлтүүд хэтэрхий доогуур байсан тул тэр миний аюулгүй байдлын төлөө шууд татгалцсан. Гэвч Игдрасил миний биеийг бүхэлдэн шинээр бүтээсний ачаар үзүүлэлтүүд маань үлэмж ихээр өссөн. Одоо би 2 луугийн зүрхийг доктортой хадгалж чадна. Энэ хэмжээнд хүрсэн хойно нэрээ нуух, өөрийгөө нууцлах шаардлага алга. Харин ч өмнө нь надаас мултарч байсан онцны нэгэн чухал хэсгийг олж авахын тулд энэ тайзан дээр гарч ирэх цаг болсон. Өмнөх амьдралдаа хичнээн хүчрхэг болсон ч хүмүүс намайг дагахдаа үргэлж дургүй байсан. Харин миний авах ёстой боломжуудыг өөр хүмүүс хүртдэг байв. Боол байсан хүнээ тэгвэл дэмий юм биш үү? Язгууртан хүн би тийм дорд гаралтай хүнд захирагдахгүй. Тэр чинь өнөөх алдартай багшийн шав бидтэй. Дотогш орвол. Уучлаарай. Гэхдээ олон жилийн түүхтэй холбоонд давуу эрх олгоноо. Дараа дахин оролдоод үзээрэй. Ганцхан тэр хараал идсэн үг. Гарал угсаа. Тэр л үг алтартай байгуулах ёстой байсан албан ёсны харилцааг минь сүйтгэсэн. Инээдтэй байгаа биз дээ. Тэднийг аварч чадах цорын ганц хүн би байсан. Гэтэл удам угсаа, цол хэрэгм гэх мэт утгагүй зүйлсээс болж миний үгийг сонсохоос татгалцсан. Бүр энгийн гаралтай хүмүүс хүртэл өөрсдөд шиг нэгэн хүн өөртөөс нь дээгүүр гарахыг дэвчиж чаддаггүй байлаа. Бүгд хамтран ажиллахгүй бол өөхөх аюулд нүүрэлсэн байсан ч зөвхөн бардам зангаасаа болж өөр нэгнийг доош татахын төлөө амиа хүртэл дэнчин тавихад бэлэн хүмүүс ямар олон байсныг хараад гайхсан. Эцэст нь би ч гэсэн шийтсэн. Тэр новшнууд намайг хүсэхгүй байгаа бол би ч тэдэнтэй хутгалдаад байхгүй. Гэхдээ тусламж хэрэгтэй хүн дэндүү олон байсан. Дайснууд хэтэрхий хүчрхэг, мөн хэтэрхий олуула. Хэдхэн шилдэг дайчдын бүлэг энэ дайнд ялалт байгуулахад хангалтгүй байлаа. Тиймээс нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүч чадал, эрх мэдэлтэй нэгэн хүн эдгээр бүх хүний нөөцийг нэгтгэн удирдах, зөв зам руу чиглүүлэх ёстой. Гэрлийн сэлэм бол миний байр суурийг агшин зуур өсгөх түлхүүр. Энэ бол Бурханаас сонгогдсон гэх миний баталгаа. Давтай морил баатар минь чамайг иргэн ирхийг хүлээж байлаа. Жаахан хугацаа орсон ч таны даалгасан ажлыг биелүүллээ. Ариун нэгэн минь. Одооноос Данакил дахь гамшигын талаар санаа зовох хэрэггүй болсон. Цэнгэр луугийн толгой байна. Тэр өдөр Лушаас олон санваартан болон хүмүүсийн өмнө хэлсэн залбирал тэв даяар түүмэр мэт тархсан. Сонсоцгоо Бурхан агуу үс бүтээхийн тулд энэ хүнийг бидэнд дэлгээсэн юм. Түүний гарт буй гэрлийн туяаг хар. Хүнд хэцүү цаг үед та бүхэн үүнийг Бурханы өгсөн гэрэл хэмээн таних болно. Тэрээр тоо томшгүй олон хүний зовлонгийн гүнээс аврахаар ирсэн. Луугийн зүрхийг Бурханы элчид өргөн барина гэдэг нь Бурханд өөрт нь өргөн барьж буйтай адил. Мэдхийг хүсвэл миний үгийг сонс. Эд хөрөнгө, эд зүйлс Бурханы хүслээс дээгүүр байж яавч болохгүй билээ. Байдал муугаар эргэлээ. Хуулийн хувьд бол энэ хулгай юм да. Гэвч ариун нэгэнтэн энэ асуудал Бурханыг хамаатуулчихсан учраас хэрэг төвөгтэй болчихлоо. Дээрээс нь энэ гайхамшигыг хэд хэдэн дээд санваартан өөрсдийн нүдээр харсан. Одоо би хуулиар эсвэл хөрөнгө оруулагчдаар дамжуулан луугийн зүрх алдагдсан гэд гомдол гаргавал намайг дэрс үзэлтэн гэж зарлах болно. Үнэхээр гайхамшигтай юм. Жорнети гүнгийн хүү. Та биднийг бүрэн яллаа. Ариун нэгэн минь. Манай өмгөөлөгчд одоо юу ч хийж чадахгүй. Мөнгөлөг үстэй залуу минь. Баяр хүргэе. Одооноос эхлээд энэ ертөнцийн анхаарлын төвд чи байх болно. Бүх зүйл Бурханы хүслийн дагуу өрнөдөг. Түүний хүсэл өөрөө инрэл
нэгүсэл юм. Тиймээс зөвхөн түүний хүсэл захирагдж ирж буй бэрхшээлүүдэд бэлд. Гэрэл чамд замыг чинь заах болно. Бүхнийг чадагч Арья мөнхийн гэрлээрээ биднийг хамгаалаач. Би Луугийн хаан Тулааны урлагийн шав нарын дундаас хамгийн шилдэг нь байсан. Аавынхаа адил дайчдын төрөлхийн авьяастай. Тулааны урлагийн нууц болон мөн чанарыг богино хугацаанд ойлгох ховор чадвартай. Тэмдэгтэй шавжийг залгасныхаа дараач би түүнийг маш хурдан өсгөж бүр ч агуу хүчийг олж авсан. Жин гэдэг нь луу гэсэн утгатай. Ган гэдэг нь агуу хүч гэсэн утгатай. Үүнээс илүү тохирох нэр гэж байх уу? Би бусдаас хэн бүхнээс илүү хүчтэй. Бас миний үргэлж зөв байдаг. Аав минь тэнэг байсан. Тэр нэг л өдөр дорнод руу буцаж очиод хаан ширээгээ эргүүлэн авна гэж үргэлж ярьдаг байлаа. Өрнөдийн тэр мулгуу нээдэж гисэн. Тэмдэгтэй шавжны хүчийг зөрүүдлэн байж хүлээн аваагүй. Бүгдийнх нь буруу байсан. Ямартай ч удахгүй энэ ертөнд сүрнэ. Сүрсэн байхад нь хүмүүсийн хаан ширээг эргүүлэн авах нь ямар утгатай юм бэ? Тэмдэгтэй шавж ашиглахгүйгээр хүч олно гэж зүтгэх нь юугаараа бусдаас дээр гэж. Тартарусын 90 үе эхлэхэд бидэнд хэрэгтэй зүйл бол хүний хэмжээнээс давсан хүч. Хүний өчүүхэн хязгаарыг давж шинэ ертөнцид дасан зохицохын тулд Тартарусын энергиэр хатууцсан бие болон оюун ухаан хэрэгтэй. Тиймээс л аав минь луу болж чадаагүй. Тэгээд дорнодоос хөөгцөн. Нээдэж гисэн ялгаагүй. Тэр муу сонирхогч бүр найдваргүй. Жинхэнэ луу болох боломжтой хүн ганцхан бий. Би өөрийнхөө зөв гэдгийг мэднэ. Үргэлж миний зөв байсан. Гэтэл яаж байгаад ийм зүйл болчих вэ? Яагаад би ингэж хүлээстэй байдаг билээ? Тэр бол нээдтэй хамт шав орж байсан нэгэн Жинган байна. Түүний хүч нээд эсвэл инээмсэглэгч эмэгтэйгээс хавьгүй илүү бололтой. Түүнчлэн ойд нуугдсан Луугийн хаан Тулааны урлагийн хэдэн 10 шав байсныг бодоход би ганцаараа байсан бол аюулд орох байлаа. Энэ л та нарын бүрдүүлж чадсан хамгийн сайн байгуу. Ядаж хэдэн эдгээгч эсвэл шидтэн дагуулад ирчихгүй дээ. Алтайр нэмэлт хүч шидэт давталгаа. Кера дэмжлэг шидэт ургамлууд. Элид эдгээх ба дэмжлэг. Түүн дээр нь Дарилийн ном болон бараг бүтэн милийн зайд сумыг ердөө 12 секундэд харуулж чаддаг Луугийн зэвсэг. Элизийн дэмжих ур чадварын ачаар Дарилийн дахин сумлах онилох хурд эрс нэмэгдсэн байлаа. Харин Жинган айл хэдийн олон төрлийн ур чадвараар удаашруулагдсан байсан учраас түүнийг барихад тэдэнд огтхон ч хүндрэл гарсангүй. Саяны сүртэй яриач нь хаач вэ? Хүчээ шалган энэ тэр гээд байсан бидтэй. Бид бүх нэмэлт хүчээ бүрэн идэвхжүүлж дуусгаас өмнө довтлох ёстой байсан юм. Ингэснээр отолт хийснийхээ утгыг өөрөө үгүй хийчихлээ. Чиний тэнэглэл чамааг үхэлд хүрэглээ. Муусан ямаанууд гэд хөөрхий минь дүүн бирэкрээс арчигдах болноо. Тартарусын шүтэгчдийн дотоод нөхцөл байдлын талаар миний мэдэж буйгаар бол энэ хүн барьцааны үн цэнэгүй. Түүнээс гадна инээмсэглэгч эмэгтэй ийм их хүчийг өөртөө авахыг би хүсэхгүй байна. Одоо боломж гарсан дээрээ түүнийг устгах нь зөв. Тэгээд ч Жинраны хүү бидэн дээр ирсэн байна гэдэг нь инээмсэглэгч эмэгтэй Лушисийн араас явсан гэсэн үг. Саяхан тэнгэрээс бууж байгаа гэрэл харсан. Тэр нь Запер байсан гэдэгт итгэлтэй байна. Хэрв тийм бол санаа зовох зүйл алга. Илрүүлэх ур чадвараар орчныг бүрэн шалгаж дууслаа. Нуугдаж байгаа дайсан алга. Эдгэх ажлаа үргэлжлүүл. Явхад бэлдээд шууд 3 дугаар сүм рүү хөдлөнө. Нар жаргасны дараа Алтайр болон түүний баг 3 дугаар сүмд хурч ирэв. Хараач жинхэнэ эльф байна. Эльфийн их ойгоос эльфүүд
гарч ирээгүй хэдэн 100 жил болсон шүү дээ. Юу болоод байна? Гүнж альтаар тэр эльфтэй юу хийж яваа юм бэ? Бас баатартай яагаад тийм дотно харагдаад байгаа юм бэ? Энд чинь миний бодож байгаа зүйл мөн юм биш биз? Тэгэхээр энэ Запер гэж юу? Миний хайж байсан хүн лав биш бэ? Гэт Фэд хэлэхэд нээд түүний буруугаар бодож байсан талаар хэлээд танилцуулах гэхэд үгүй ээ, хэрэггүй. Анх удаа харж байгаа хэрн би түүнд аль хэдийн дургүй болчихлоо. Харин Опли цаана Фэдийн талаар сүм рүү яаж орсон бол гэд бодно. Наашаа орохын тулд тэрч бас бүжиглсэн болов уу? Харин Кера Элизийн цаанаас гарч ирээд Фэд гэж хэлэхэд нөгөөх нь амар царай гаргаад дахиад чи юу гэж хэлээд шууд зүхтах болно. Их газрын 10 хүчрхэг дайчидтай тулаан хийх гэж байсан дайчид. Новш гэж одоо ариун нэгэн рүү дайрвал бидний галж шатаах байх та. Гэхдээ ариун нэгэн ихэр хүлэг баатруудыг яалсан юм чинь тэднээс хүчтэй гэсэн үг бидтэй. Ёо, дими цаг үрлээ. Харьцгаая. 3 дугаар сумын их танхим. Энэ урх надад юу ч биш. Хүлээгээрээ ноён аалд. Би таныг аврахаар очиж байна. Дээд гүнтэн Фрезерийн 13 дугаар бүс. Хаа. Тэгэхээр ийм юм болсон хэрэггүй. Үнэхээр санаанд оромгүй байлаа. Запер би удахгүй өөрийн биеэр очиж түүнтэй танилцах хэрэгтэй болох нь. Намайг ингэж баярлуулсныхаа төлөө шагнал хүртэх хэрэгтэй хүн байна. Ер нь бодоход өөр нэг найзтайгаач уулзах юм байна. 2 дахь сорилт юу байх бол? Чи юу гэж бодож байна, Магнус? Хаант улсын хамгаалагч луу, алтан луу их гүнтэн Магнус Фрезер. Маргааш нь сүмийг бүсэлсэн бүх хүмүүс 3 дугаар сүмээс яаравчлан буцлаа. Ариун эд зүйлийн удирдлагын баг итгэлийн шонг буцаан авсан. Луугийн эзэн гинэ гэрлийн сүмд дахиад нэг боломж гарч ирлээ. Цэнхэр лууг устгасан баатар гэж үү? Тэгэхээр эн чинь мөсөн луугийн дайралтад бэлтгэж байсан бүх бүлгийн хүчний тэнцвэрийг өөрчилж өглөө. Үйлчлүүлэгчтэйгээ аль болох хурдан уулзаад шин төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Олдны мөрийг шалхаар ирсэн Гертрүүд болон 4-р сүмийн хүлэг баатрууд газар доорх шоронд тодорхойгүй хугацаагаар хоригдож мөрдөн байцаалтаа хүлээх болов. Амар байгаа бидтэй. Би Олдон Дартарусын шүтгч байсан. Бид түүнийг хөнөөсөн гэдгийг яаж тайлбарлаж, яаж зохицуулна даа гэж толгоогоо гашилгаж байлаа. Гэтэл 4-р сүм Ласкрийн удамч дахин гомдол гаргаагүйгээр барахгүй. Ариун элч гарч ирсэнд нь баяр хүргэж бүр цэцгэн хэлхээ хүртэл явуулсан байна. Тэд гинэт ой санамжаа алдчихсан юм болов уу? Үгүй дээ. Хэрвээ тэд биднийг өдөөн хатгасаар байгаад Олдын Дартарусын шүтгч байсан нотлохоо илэрвэл өөрсдөө л муухай харагдана. Түүнээс гадна бид ирээдүйн дайралтуудаас 4-р сүмийг хасахаар эрх мэдэлтэй байна. Тиймээс тэд одоохондоо ухарч бидний байр суурь яг юу болохыг тодорхой мэдэх хүртэл аюулгүй тоглохыг сонгоно. Ёох, би ийм зүйл үнэхээр дургүй. Бүх зүйл шийдэгдчихсэн юм шиг хэрнээ юу ч шийдэгдээгүй мэт санагдаж байна. Харин тийм ээ. Харин миний бодлоор бүх зүйл гайхалтай сайнаар шийдэгдсэн. Бид өөрсдөө хамгаалж чадсан. Нэр төрөө хамгаалж чадсан. Хөрөнгөөч хамгаалж чадсан. Ийм төгс ялалт тэр бүр олддоггүй юм шүү. Үнэн хэрэгтээ энэ бол юр бусын нөхцөл байдал байлаа. Энэ эмсэглэгч эмэгтэй гарч ирж гаднах байдал улам аюултай болж эхлэх яг тэр мөчид Сахиусан тэнгэр удаан хугацааны дараа анх удаа надад загтал өгсөн. Лушиас, энэ загтлыг ав. Бурхан чамайг хорон бүрт харж байдаг шүү. Тиймээс талархал, магтаалаа өргөхөө бүү мартаарай. Луугийн хавирг минийх болсон. Сүүлд нь Сахиусан тэнгэр
нэг хачин зүйл хэлсэн юм шиг санагдсан ч магадгүй би андуурсан байх. Ямар тач загтлыг уншмагцаа юу болох гэж байгааг ойлгосон. Бурхны элч Тэнгэрээс ариун эд зүйлтэй бууж ирнэ. Бурхан өөрөө надад загтал илгээсэн гэж үү? Зайбар үнэхээр Бурхны илгээсэн бэлэг юм байна. Тэр бол Бурхны хүслийг биелүүлэхээр сонгогдсон туслах гэдэг нь гарцаагүй. Би түүнд чадах бүх тусламжаа үзүүлэх ёстой. Лушасын мэдэхгүй үнэн. За яах вэ? Чиний загтлыг Лушасын хамгаалагч Захиусан Тэнгэрт дамжуулж өгье. Гэхдээ ганцхан удаа шүү. Хавиргаар хахуул өгөөд хүссэн үедээ намайг хөдөлгөж болно гэж битгий бодоорой. Ёстой аимшигтай юм а. Чиний наад бичгч чинь. Дахиад 3-5 хавирга өгвөл бичгийг чинь засаад өгье. Загтал хуурамч гэдгийг тэр огт мэдэхгүй байгаа байх та. Уучлаарай Лушас. Чиний үнэж сэтгэлийн чинь хариу дараа нь буцааж төлөх болно. Ямар тач хамгийн чухал зүйл бол дараа нь юу болохыг шийдэх явдал. Гүнгээс хариу иржээ. Тэр удахгүй 3 дугаар сүмд зочлно гэж байна. Аав тэгж хэлсэн гэж үү? Тийм ээ. Бас чиний даалгаварт дусалж болох хэсгийг асуусан. Оо, та дусалж чадах уу? Мөсөн лугийн дайралтад таны тусламж үнэхээр хэрэг болно. Нэг зүйлийг тодорхой болгоё. Би гүнтэнд ажилдаггүй. Зүгээр туслах болоод л тусалж байна. Би хинээч тушаал авахгүй. Миний хувьд хувийн зорилго минь хамгийн түрүүнд тавигдана. Чиний энэ аюултай ажиллагааны төлөө амиа эрсдүүлэх ямар ч шалтгаан надад байхгүй шүү. Инээмсэглэгч эмэгтэйгээс хэрэгтэй зүйл олж мэдсэн үү? Мэдээж үгүй л байх. Хэрв хайж байгаа аалзны хүний талаар ямар нэг зүйл мэдсэн бол үгч хэлэлгүй явчих байсан биз дээ. Зайфрын зөв. Бид асуудалтай байна. Эльфийн хатны адислал ямар нэг шалтгаанаар үйлчилсэнгүй. Би хараалт өртөөгүй байсан ч эгчтэй үнэн хэлүүлэх эм хэрэглэж үтсэн ч тэр хүртэл аалцтай хүн хаана байгааг мэдэхгүй байсан. Федийн олж мэдсэн цорын ганц зүйл бол Луугийн хаан тулааны урлагийн төв байрны байршил байв. Бусд нь бүгд тэр урсгалын талаарх мэдээлэл байсан. Би ч аалцтай хүний талаар юу ч санахгүй байна. Хэрв тэр сүүдрийн шавнар шиг нууц зэвсэг бол мөрийг нь олоход маш хэцүү байх болно. Тэгээд бас Жинган үгсэн болохоор түүний талаар мэдээлэлтэй үлдсэн хүмүүс нь Жиндран болон Зайбар хоёр л байх та. Тохиролцоо. Энэ дайралтад тусалбал бид чамд дайснаа олж устгахад чинь туслах болно. Чамайг татгалзмаар байгааг ойлгож байна. Гэхдээ тикхийг зөвлөхгүй. Учир нь хурдлаа эхлэхээс өмнө дайралтын багийн шинэ гишүүнийг танилцуулъя. Сайн байцгаана уу, намайг Эрдиос гэдэг. Их газрын 10 хүчирхэг дайчдын нэг болох Элдний их мастер Жон Хоо болон Цагаан луу Минемошна хоёрын шав. Үүний баталгаа болох багшийн минь Реквем надад бий. Багш маань нас барахаас өмнө гүнж алтарийн агуу зорилгод туслахыг надад загсан. Тиймээс багшийнхаа хүслийг биелүүлэхээр энд ирлээ. Та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай багт давтай амар Эрди. Бид хоёулаа нэг багшийн шав шүү дээ. Бүгдээрээ Эрдиосыг алга ташлалтаар ухтан авцгаая. Ноён Эрдиос анх удаа бидэнтэй ажиллаж байгаа болохоор танд олон асуулт байгаа байх. Тиймээс төр хугацаанд ноён Зайфрын шав болж явбал ямар вэ? Танд зүгээр биз дээ. Тэгэлгүй яах вэ? Таны хүслээр балаг. Шав гинэ. Энэ бол өөрийн байрыг мэдэж бай гэсэн дохой байх. Би арай эрт ирээд Синхерлуугийн дайралтад орсон бол дээр байх байж. Тэгсэн бол илүү сүртэйгээр гарч ирэх байсан. Энэ байдлаараа дайралтын баг дотор нөлөө олж авахд амаргүй юм байна. За яах вэ? Магадгүй энэ дээр байх. Хэрвээ эрт ирсэн бол Синхерлууг өөрөө алах хэрэг гарах байсан байх. Эрди, сайн сонс.
Тартарус энэ ертөнцид бууж ирэх үед бүх луу түүний зарц болж бүхнийг сүрүүлэх болно. Тэр цаг ирэхээс өмнө чи бүх лууг устгах ёстой. Миний үгийг сайн санаарай. Энэ бол багшийн минь надад үлдээсэн захиас. Гэхдээ ингэвэл хаа нэгтээ унтаж байгаа багшийн минь жинхэнэ биеийг ч бас алах хэрэгтэй болно. Би тэгмээргүй байна. Гол зорилго минь лууг алах биш. Тартарусыг гарч ирэхээс нь зогсоох явдал. Хэрв гүнжийн төлөвлөгөө амжилттай болбол бид луунуудтай хамтран оршсоор байж чадах байх. Түүнээс гадна энэ дайнд луунуудыг холбоотон болговол хамаагүй үр дүнтэй. Тэгвэл Тартарусын шүтэгчид бидний өмнө ямар ч боломжгүй болно. Гүнж яагаад энэ талаар бодоогүй юм бол тэр багштай маань нэлээн хугацааг хамт өнгөрүүлсэн шүү дээ. Хариулт нь маш энгийн. Тэдний айдас. Энд байгаа бүх хүмүүс лууг алах тухай ярьдаг. Тартарусын шүтэгчдийг устгах тухай ярьдаг. Эцэст нь бүр сүүрлийн бурхныг хүртэл хөнөөн гэж ярьдаг. Гэвч тэд зөв шийдвэр гаргах хэмжээнд хүрэхээсээ хэтэрхий их айж байна. Надад энэ нөхцөл байдал таалагдахгүй байна. Гэхдээ одоохондоо дайралтын багийн гишүүдийг ажиглаж бай. Магадгүй тэдний заримыг нь өөрийн талд ятгах чадах байх. Тэр мөн навш. Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.